За ашигт малтмлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой засгийн газраас ялангуяа холбогдох сайд, сангийн сайд, эдийн засгийн хөгжлийн сайд нараас бас тодорхой асуултууд байна. За яг томоор нь харах юм бол уул уурхайн салбарынхаа дундуур хугацааны тогтвортой өсөлтийг хангах гад хайгууллынхаа үйл ажиллагааг эрчимжүүлэх гээд олон улсын жишгийн дагуу бас ашиглалтаас 3-4 дахин хайгууллын үйл ажиллагааг явуулах гад мөн томоохон төслүүдээ гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар нэмэгдүүлэх, татврын орчин бүрдүүлэх талаас нь бол ойлгож байгаа. За гэхдээ бид нар нөгөө нэрэлсэн хойно хашгирав гихч болохгүй тулд зайлшгүй анхаарах хэд хэдэн асуудал байгааг саяны 3 сайднараас асууя тусгайлж тус бүр. За нэгт сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр зэвсгийн үн тогтвортой өсөж байгаа бүгд мэдж байгаа. Өнөөдрийн байдлаар 1 тонн зэвсгийн үн $13,700 орчим байж байгаа. Тэгэхээр энэ өсөлт бол төр зүрийн өсөлт биш. Энэ бол цахилгаан машины хэрэглээ, сэргээгт хэрчим хүч, нарны панел, батарей хури агуур, хиймэл оюухан, дата төв, сервер гэдэг олон зүйлийн эрэлтүүдээс, томоохон эрэлтүүдээс, өөрөөр хэлбэл бүтцийн шинжтэй урт хугацааны томоохон энэ зэсийн эрэлтийн шилжилттэй холбоотой эрэлт явагдаж байгаа. Үүгээрээ бол ойрын жилүүдэд зэсийн үн тогтвортой байна гэдэг нь бол эндээс тодорхой харагдаж байгаа. За ийм үед засгийн газраас өргөн барьсан төсөлтийн зэсийн амнаатыг үнээс хамаарад 11-ээс 15 байгааг 1-ээс 5 болгож огцон бууруулахаар тооцоолж оруулж ирсэн. Энэ огцон бууруулснараа яг ямар төслүүд хизээ эхлэх гээд байгаа юм бэ? Ийм тооцоо байгаа юм бэ? Хэдийн хэмжээний татврын орлогыг хөнгөлөөд зөрүүлээд хэдийн хэмжээний төсвийн орлого, экспортын орлого нэмэгдүүлэх тооцоол байгаа. Шинээр хэдийн хэмжээний ажлын байр бий болохоор тооцсон юм бэ гэдэг асуудал. Нэгт тодорхой яг эдийн засгийн хөгжлийн сайд, сангийн сайд, аж үйлдвэр сайд цугт, энэ уул уурхайн сайд цугтнаас хариулмаар байна. Хоёрт за зэсийн үнийн төвшинг энэ амнаатаар тооцохдоо $5,000-аас $9,000 үе шаттайгаар $1,000 ингээд тодорхой хэмжээнд бууруулахаар ингээд интрол гаргасан. Гэтэл сүүлийн 2 жилийг гаруй гарах юм бол зэсийн үн 1 тонн тогтмол $9,000-аас дээш байгаа. Ойрын жилүүдэд ч энэс өндөр байна. Гэтэл энэ амнаат чи хэрэг энэ интрол чи хэрэг байгаа юм амнаатын интрол чи. Энэ ямар тооцоолоор энэ $9,000 дээдлэн хүртэл энэ амнаатыг тогтоосон юм бэ? $9,000-оос ойрын жилүүдэд 5 жилд ч юм уу доошоо орно гэсэн та нарт судалгаа байгаа юу? Хэдийн хэмжээгээр энэ нь бодогдохоор байгаа гэдэг хоёр тодорхой асуултанд хариулт авъя. Баярлалаа. Зэсийн амнаат гэдэг бол яг нэг зүйлийг хэдүүлээ бас ойлгох хэрэгтэй байна. Альва төслөөс, уул уурхайн төслөөс ерөнхийдөө бол 3 их үүсвэрээс төсөвт орлого орж ирж байгаа. Ганц амнаатаас орж ирдэггүй. Амнаат өндөр байвал аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буурдаг, ногдол ашиг буурдаг. Амнаат бага байвал аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өснө, ногдол ашиг өснө. Манай уулын баяжуулах эрдэнэ төлөвлөрөө яг тэгж явж байгаа. Ер нь бол ирээдүйд 2028 оноос ашиглалтанд орох 7, нийт 2032 он болтол 20 зэсийн төсөл хүлээгдэж байна. Геологийн нөөц нь 5.2 сая тонны нөөцтэй 20 төсөл. Нийт ажиллах хүчний тонн бол 7,000 шууд ажлын байр. За шууд бус ажлын байр нь бол 60,000 хүн ажлын байраар хангагдах ийм нөхцөлтөө төслүүд хүлээгдэж байгаа. Эндээс зөвхөн нийт хөрөнгө оруулалт нь ихэд $5.7 тэрбум хөрөнгө оруулалт урьдчилсан тооцооллын тээзүүгээрээ байгаа. За нийт зөвхөн амнаатаар гэхэд 4.1 их найд төгрөгийн орлого олно энэ чэнэс. Бусад татврын их үүсвэрүүдээр аваад үзвэл 13 их найд төгрөгийн орлого оруулахаар ийм тооцоололтой хүлээгдэж байгаа юм. Энэ том төслүүдээс эднээс ядаж нэг 2-3 томыг нь ашиглалтанд оруулчвал бид нэр нэг хөрөнгө оруулалтыг агчаас хамааралтай энэ байдлаас гарчих гэдэг. Бидний хувьд олон хөдөлгөөртэй болмоор байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний зах зээл 850 тэрбум. Бид нүүрсийн зах зээл дээр том тоглогч. Бүгд найрамд хятад ард улсын когсчих нүүрсний 50%-ийг нийлүүлж. Хоёр дахь том зах зээл бол зис
450 тэрбум долларын зах зээл байдаг. Энд бид нэр тоглогч болоход олон тоглогчийг өргөж гаргаж ирж төсөв маань, улс маань эдийн засгийн хувьд тогтвортой өсөх нь боломжийг хангах ёстой. Канада, Австрали гэдэг энэ улсууд бүгдээрээ яг ийм бодлого баримталдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалт татахад өндөр амнаад тавина гэдэг нь өөрөө орд ашиглалтыг бас бууруулцдаг ийм нөхцөлтэй юм аа. 10 грамыг 1 тонноос авах байсан бол ашигтай байсан бол 20 грамыг авч яж ашигтай болоод ордынхаа насжилтыг унгачдаг яг ийм одоо уул уурхайн талаасаа бол ийм л юм байдаг. Тийм учраас бид бол 100 жил ашиглах эрдэнэ төлөвлөрөө 80 жил болгочихгүй тулд бас энэ бодлогыг хийж байгаа. Эдийн засгийн болон уул уурхайн хоёр ийм утгатай л одоо бодлого л доо. Гэхдээ дахин тодтогч хэлье. Зэсийн амнаатад өөрчлөлт орохгүй. Одоо орохгүй. За энэ Монгол улсын бас эдийн засгийн цаашдын өсөлттэй холбоотой төсвийн орлоготой холбоотой асуудал болохоор би сангийн сайд эдийн засгийн хөгжлийн сайд хоёроос асуух гэдэг юм чинь. Бүгдийг тооцсон байх хэрэгтэй шүү дээ. Одоо эднээс яаж хариулт авах юм бол? За нэгт хоёр дахь асуудал нь ер нь энэ интервал байгаад байгаа $5,000-9,000 гэдэг. Сүүлийн 2 жил гаруугийн хугацаанд 1 тонн зэсийн үн дэлхийн зах зээл дээр $9,000-аас дээш байгаа. Одоогоор $13,700 байгаа. Цаашдаа ойрын 5-10 жилд ямар байна гэсэн төсөөл байгаа юм бэ? $9,000-аас өндөр байх юм бол энэ интервал ямар хэрэг байгаад байгаа юм? Ямар ч ашиглахгүй интервал болох гэдэг шүү дээ. Тэр энэ интервалын тооцоолоо хэрхэн яаж хийсэн юм бэ гэдэг дээр бас нэг тодорхой хариултууд өгөөч. Тэгээд түрүүчийн эхний асуултан дээр энэ зэсийн амнааттай холбоотой асуудлаа яг олонхын бүлэг татъя гэдэг зарчмын санал гаргацсан юм шиг үлээ. Тэгвэл ер нь яаж тооцоолж орж ирсэн? Эдийн хэмжээний За зэсийн амнаатыг бид бол тооцоолохдоо ойрын 4 жилдээ одоо бол бид нар 1.8 их найт төгрөгийг амнаатаас орлож байгаа юм. Зэсээс. Энийний тал нь эрдэнэ төлөвлөлтөөр, тал нь оюу толгоогоос орж ирж байгаа 900. Тэгэхээр бид ойрын 4 жилдээ 2.2 их найт болгох тооцоололттой шин төслүүдээ хөдөлгөснөөр явна гэж. Өөрөөр шин төслүүдээ хөдөлгөх боломж олгож иж энийг явуулах гэж байгаамаа гэж тооцсон. За ирээдүйн тооцоолол бол зэс шин одоо ажлын эсгийнхаа хүрээнд одоо 10,000 байвал яах юм 11,000 байвал яах юм гээд нэмээд явах бол боломжтой. Гэхдээ дундажлаад олон улсын одоо агентлагуудын мэдээлж байгаагаар бол нэг 10 дээр дунджилж болж байна гэсэн ийм одоо мэдээлэл байгаа. 10,000 төр байна гэдэг бол тэр интервал хэрэг байгаа мó л гэж би асуугаад байна. Тэнд нь хариулт хэрэгтэй бол хэрэгтэй гэд хэрэггүй бол хэрэггүй гэд. Хоёрт хэдийн хэмжээний татврын амнаатын татврын хөнгөлт үзүүлээд байгаа юм бэ? Хэрвээ энийг оруулаад явна гэсэн тохиолдолд тэгж тооцоолсон юм бэ гэдэг дээр тодорхой хариулт өгөөч. Гуравт яг ямар тодорхой төслүүд байгаа гэж би түрүү асуусан шүү дээ. Нэрийг тухайлбал гэж яагаад нэг 5 төсөл нэрлээд гэж. Яг энэ төслүүд ингээ хэлэх гээд байгаа маа. Зэсийн. Тэгээд одоо зэсийн баяжмлын экспорт ингэж нэмэгдэх гээд байгаа маа. Дотооддоо бид нар нэмэн өртөг шингээж ийм зэсийн үйлдвэрлэл цэвэршүүлэлт хийх гээд байгаа маа гэдэг. Энэ дээр бас нэг тодорхой хариултууд өгчүүл. Энд чинь хүмүүс яг энэ хурал дээр хэлцэж байгааг энэ чухал асуудал. Тэгээ шийдвэр гаргахад бас чухал нөлөөтэй шүү дээ. Бодиттой энэ төслүүд нь байгаа мó юу? Эхлэнгээд хилцсэн, эхлэхэд бэлэн болцсон яг ямар төслүүд байгаа даа. За нэгдүгээрт одоо интервал дээр нэмж болно гэх гişүнэ. 9,000 хүртэл байгаа. 10,000 болгоод нэмээд тавьчих болно. Тэр бол одоо ажлын хэсгийн хүрээнд асуудал байхгүй. Нэг. За хоёрдугаарт бол бид ямар ч амнаатын хөнгөлөлт хинт ч үзүүлэхгүй. Хинт ч мөнгө өгөх гээдгүй. Яг гэвэл уулын баяжуулах эрдэнэ төлөвлөлтөөр бол 21.6-аараа байна. За бидний уул аж үйлдвэр эрх соёлын яамны санд бол 4 жил энийг эрен барьж хагаад бусдтай ижилхэн буулгая гэж байгаа төсвийн орлогоо бодож. За оюу толгой төсөл гэж хоёрхан төсөлтэй манай. Оюу толгой төсөл бол 5% байгаа. Энд нөлөөлөл орохгүй, юу ч байхгүй. Оюу толгойд ямар ч давуу тал байхгүй. Эрдэнэт дээр буулгуул эрдэнэтийн ногдол ашиг өснө. Татвар өснө. Цаашаа явах гээд байгаа төслүүд гэвэл энэ Монголын алтын одоо Эрдэнэс цагаан суурга байна, оюут улаан байна, моли металл байна гэд энэ ордууд 2028 онд ашиглалтанд ороход бэлэн болчихж байгаа. Бүтээн байгуулалт нь хийгдэж байгаа. За 20 төсөл байна. 2028 он гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой 5-ыг уншиж өгье. Монголын алт МАК компани төсөл байна. 1.6 сая тонн нөөцтэй
геологийн нөөц. Эрдэнэс цагаан сувраг төсөл 1.6 сая тонн нөөцт. Оюут улаан 512 мянга, Молиметал 317 мянга, New Simon Resources 336 мянга гэсэн ийм нөөцтэй 5 төсөл хөдөлгөхөд бэлэн болцсон байна. Болно гэсэн үг, явна гэсэн үг.